Говьхэнгийн тайшил сумын мачин улсын хөшөө хавраг хончин содон бажээ. Цагаагаар өрчлсөн мэдээ бол одоо намтаа байж тий. Яг л одоо харж байгаа юм шиг хэлж өгдөг юм байна. Тэр одоо цагаагаар өрчлсөн мэдээний дагуу үдээс өмнө тэнгэр муухайдад үдээс хойш сайхан болох бол үдээс өмнө бол яг өөрийнхөө нөмөр бичээр явж байгаад даашлал одоо бүр болохоо нэмэгдэж өгч байгаа үдээс хойш тэнгэр нам дахтаар одоо бичээр тав. Энэ жишээтэй ажиллаж байна. Манайх бол 4-р сарын 1-ээс эхлээд одоо тэгээд сургууль сэрмийн бичээр өгөөд оцор гардаг ай. За оцорт явж байгаа энэ хугацаанд бол одоо энэ таран зэвсэр бүжээ авах шүү. Маш их өрг гүйцэтгэж байгаа цагаагаар өрчлсөн мэдээ сүүлийн үеийн мэдээүүдийг одоо сонсч байна. Манай сум бол суур бүгд одоо нэг таран зэвсэр бүжээ авах шүү. Тавьж гисэн юм аа. Энэ бол малчин дээр маш их нэмэр болж байгаа юм. Бөгөөд нарийн хамгаалалт болсон хөтмөрийн баатар энэчийн өрчгөл тодорхой нэвтрүүлсэн учраас бэлчээрийн одоо хуваарийг зөв одоо ашиглаж нөмөр нөлөөтэй газраа байлгасан учраас хаян цасан шуургыг бол бид гар цохирлог даван дууллаа. Ус загварын мэдээг хамгийн их ашигладаг хүмүүс бол манай нэгдэж мачид гэдэг.